миний хаанч гэж нар болно. Тэгээд бүхэл бүтэн тахилчлалын үндэстэн бүхэл бүтэн цаашин угсааны ард түмэн хөрөнгө авах юм аа. Энэ чинь ерөөсөө одоо өнөөдөр болохоор бид нэр Христийн засаглалдаар амьдрах, Бурхны хаанчлал дотор Есүс Христээр засаглуулж амьдрах тэр амьдралын сүүдэр нь олж тэдэнд өгөгдсөн байгаа хгүй. Тэгэхээр биднэрт яригдсан сайн мэдээ тэднэрт яригдсан. Тэднэр тэр сүүдэр дотор амьдрах хэрэгтэй байсан. Тэдэнд ч бас яригдсан. Ганцхан бас болоогүй. Яагаад гэвэл тэр үг, тэр сайн мэдээ сонсогчдын дотор итгэлээр холбогдоогүй юм аа. Би та нарыг гурван зүйлийг тэмдэглэж аваасаа гэж үзэж байгаа. Би Библи судлал гэдэг бол бид нар бичих хэрэгтэй байдаг. Бичиж авсан илүү дээр байдаг гэж хэлдэг юм л да. Итгэл, дуулгаар, нөгөөх нь зүрхний зөөлөн байдал. Эсрэг талдаа болохоор итгэлгүй байдал, дуулуургүй байдал, зүрхний хатуу байдал. Итгэлгүй байдал гэдэг бол итгэлээр холбогдсонгүй гэж байна шүү дээ. Хэдүүлээ энэ итгэлтэй л жоохон бодох хэрэгтэй. Итгэл гэдэг бол эцхэн одоо хүчин зүйл ерөөсөө биш. Би итгэсэн, эсвэл би итгээгүй гэж бид нэг шууд ингээ ангилчихад өчиг дутагддаг. Яг л хүн итгэхийн тулд энд зүрх сүнс оролцож байна, зүрх оролцож байна. Тэр бодолт ирж хүлээн зөвшөөрөх хэрэгтэй. Оюун санаа хүлээн зөвшөөрөх хэрэгтэй. Тэгэхээр бид хүний дотор одоо тэгээ сонсож байгаа зүйлээ итгэлээр хүлээж аваад ингэж одоо хүлээж аваад тэр дотор анхаарч бодож явах хэрэгтэй юм шиг хэлээд байгаа. Итгэвч бид нар тэр амралт өгсөн. Яа тэгэл бурхан бидний итгэлийг өгсөн, үүнд ажиллаа хийсэн. Бүх юм явагдсан. Бид нар өнөөдөр яг нөгөө бид нар яштай айгүй олон шашин дундаас энэ нь айгүй илүү юм аа гэж сонгоод авсан биш. Бид нар тэр олон шашин түг түмээрээ байг хамаалал бид нар тэр шашин машин битгээгүй. Бид нар зүгээр та бол гайхамшиг байхгүй да. Яагаад гэж Бурхны үгээ илгээсэн хүн ирээд амьдэрсэн бүр хүний бие рүү ороод тэгээд загалмай дээр хүн төрлөختний гим нүглийг цайруулж одоо бүх гим нүглийн шийтгэлийг нь устгаж одоо тэгээд зөндөө ажил хийсэн. Тэр бүхэнд бид нар итгэж зүрхэлсэн байхгүй. Та итгэсэн, би итгэсэн. Тэгэхээр бид нар бол үнэхээр Бурхны бахархал гайхамшиг мөн ийм одоо тэдхэн хүмүүсийн харал одоо солиот. Ийм юм та нар яаж итгэдэг? Яа тэгэл бид нар солиорцсон учраас итгэсэн юм биш. Зүгээр бид нар Бурхан ингэж чадна. Түүний замууд нь тааварлашгүй. Түүний хүн төрлөختнийг аврах зам нь энэ байсан. Би хүлээн зөвшөөрч байна. Тийм л учраас бид нар тэр амралт руу орох бүрэн одоо эрхтэй болсон. Тийм учраас бид нар тэр амралтанд амьдрахгүй бол энэ ёстой аимшигтай зүйл. Бид нар итгэсэн зүйлээр амьдарч чадахгүй байна л гэсэн. Итгэлээрээ амьдарч чадахгүй байна гэсэн. Харамсалтай нь бидний итгэл гэдэг зүйл нь зөв тодорхойлогдож чадахгүй байгаа учраас хүмүүс өнөөдөр энэ итгэлээрээ амралтын дотор амьдарч чадахгүй байгаа. Би ч гэсэн тийм байх. Тэгээд цөмөрөө цааш нь илүү дэлгэрэнгүй болоод харъя. Итгэл тэр амралт руу орох гэсэн. Бидний итгэл нэрхгүй бидний тэр амралт агуулж ордог. Тэр Христ амьдрал өнөөдөр бидний амьдрал болж байгаа бүх зүйлийг бид нар ойлгохгүй байж болно. Бидний хүсээгүй зүйлс арга замаар явагдаж болно. Бид нар залбирлаа, Бурхан сонслоо, ажиллахдаа миний арга замаар ажиллаж болно. Тэгэх ч ястай. Миний арга замаар байж юус болох. Айгу аюултай яагаад миний арга зам чи миний л арга зам. Харин Бурханы арга замаар миний амьдралд ажилласаа. Бидний хүүхдүүдийн амьдралд ажилласаа. Хатуу үндэстэн дотор тийм арга замаар ажилласаа. Гэж бид нэр илүү хүсэмжлэх хэрэгтэй. Учир нь тэр 7 дахь өдрийн тухай хаа нэгтээ Бурхан өөрийн бүх ажлуудаас 7 дахь өдөр амарсан гэж хэлсэн. Бурхан эхнээсээ л одоо бүр Эхлэл номын эхлэлд тийм ээ. Харалтай. Би энэ тухай бас өмнө хэлжсэн хэлээ
дахиж хэлэхэд өрөөс юм байх. Бид нар эхлэл ном бол бүх юмны яаж юмс бий болж ирсэн тэр загварууд ингэ байгаа шүү дээ. Эхлэл номын 1-р бүлэгдээ Абиш 2 дээр гарч байна. Ийхүү тэнгэр газар бүх юмс бүрэлдэн тогтжээ. Болоодох өдөр болоход Бурхан өөрийн хийж бүтээсэн ажлаа дуусгаж хийж бүтээсэн ажлууд нь бүрэн дууссан учраас болоодох өдөр тэрээр амарчээ. Бурхан хүртэл амарсан байна. Одоо өөрөөр хэлбэл Бурхан одоо 1-р бүлгийн туршид Бурхан ч юмсыг бүтээж байгааг бид харж байгаа шүү дээ. Хүнийг бүтээс маш олон зүйлийг бүтээгээд одоо дуусахад за одоо энэ дунд хүнийг бүтээж тавья. Хүнд хэрэгтэй маа дургамал одоо бүх юм бүр сүнслэг амьдралын хэрэгтэй зүйлийг бүтээгээд Бурхан өөрөө хамт амьдрахаар шийдсэн гэсэн. Тэгээд Бурхан харахтаа бүтээсэн зүйлд нь дутуу юм нэг ч үлдээгүйг хараад одоо би амрая гэж хэлсэн. Тэр ертөнцийн суурьаас амрахтаа биднийг ч мөн амраахаар шийдсэн. Энэ бид нар яагаад амрах юм бэ гэхээр Христ загалмай дээр хийсэн бүх ажлаараа эцгийн баруун гартаа зогсож байгаа энэ үргэлжлүүлээд зуучилж байгаа энэ ажлуудаараа айл хэдийний бүх юм хийсэн. Одоо Христийн ажил дээр нэмж хийх юм гэж яахгүй. Загалмай ажил дээр дутуу юм нэг ч байгаа. Би бодохтой биш тэ. Энэ нөгөө загалмай ажлыг бид нар одоо маш их ингэж ариун сүнс бидэнд ингэж нээж өгч юм л та. Бид нэр тэр хэмжүүрээр нь загалмай дээр ямар их зүйлс болсон тухай мөн саяхан 5 дахь өдөр бид нар дэсэлбэд цуглахтаа ч гэсэн ярьсан шүү. Загалмай ажил. Тэгэхээр энэ цаашдаа ч гэсэн би юу гэж хэлдэг вэ? Шөөлүүд хэлэнгүү ярих. Биднэрт бүр ингэж одоо Христийн загалмай дээр одоо энэ чинь зүгээр нэг загалмай дээр нэг хүн хадуулж өгсөн тухайгаас биш юм байна гэдгийг бид нар бүр бидний зүрхэнд энэ нээж өгөөд байна гэдэг чинь бидний зүрхэнд бичиж өгөх гэсэн байна. Энэ ажил нэгэн бүрэн гүйцэд хийгдсэн байна гэдгийг бид нар бүр ингэж зүрхэндээ хүлээж авахад сүнсэндээ болоод хүлээж авсан шүү дээ. Одоо зүрх зөвшөөрөх хэрэгтэй байхгүй. Энэ зүрх чинь өөр аюу хуурамчтай. Маш их хүлээж авахд садаа болдог олон зүйлс гэдэг. Тэгээд оюун бодол үүнийг хад дуулууртаа дагаж эхлэхэд бид түүний амарсан тэрдээ тэргөө Бурхан амарсанчлан Бурхан амарж байгаа шалтгааныг би хэлж шүү дээ. Тэр хийсэн бүх бүтээл одоо төлөвлөгөө тэр байтугай одоо ингээд хүн унах юм хүний уналт тэгээл Авраамын амлалт тэгээл Мосегийн хөл тэгээл Йошуа тэгээд одоо дараад нь юу гэдэг одоо Самуэль Алтан хаанчлал Давид одоо ингэж явсаар хагаад Христ Бурхан бүх энэ зүйлийг ертөнцийн суурьаас тогтооцсон төлөвлөсөн байгаа байхгүй. Тийм учраас тэр бүхэн төгс дүүрчлээ болчлоо. Үнэхээр бүрэн гүйцэд хийгдсэн. Би үнэхээр сэтгэл хангалуун байна. Одоо би 70 дахь өдөр амръя гэсэн. Тэр амарсан тэр амралт руу бид нар орж байгаа. Өөрөөр хэлбэл тэр төгс ажлын бүрэн гүйцэтгэл рүү бид нар орсон. Одоо энэ дээр юу ч нэмж хийх юм шаардлагагүй. Загалмай дээр бүх юмс бүх асуудлууд шийдэгдсэн. Тэгэхээр нэгдүгээр энэ бидэрт өгж байгаа маш том загвар. Одоо Бурхан хүртэл амарч яхад хүнээ чи одоо амраач. Тэгвэл одоо бид нар яагаад амрахгүй байгаа юм эсвэл яагаад амарч амьдрэх тэрийг бид нар өөрчлөлөд харна л та. Нэг талаасаа загвар мөн нөгөө талаасаа энэ амралт руу орохын тулд Бурхан биднийг өнөөдөр маш удаан хугацааны турш бэлдсэн байна. Бэлдэж бидний дотор ажиллаж одоо тийм бидний зүрх сэтгэлийг өөрчилж одоо энэ зүрхийг хатууруулдаг олон хүчин зүйл чинь хаана нэгдэх зүрхэн дотор байж байгаа шүү дээ. Энэ хүчин зүйлсүүд дээр ажиллаж биднийг чөлөөлж одоо эдгээж одоо яг юм имжилж одоо нийс заслаа юм уу яг маш олон ажлуудыг хийсэн. Христэд итгэсэн он цагаас хийдэг. Тэгэхээр бид түүний амралтын дотор орж амьдрахгүй болохгүй байна гэдэг ийм одоо шийдвэрийн байдлаа өгнө гэж байна.
өнөөдөр өөрөө амарсан гэсэн бас тэгээ одоо энэ тодорхойлштэй бидний амралт руу орохгүй. Бурхны арга замууд тэр хин болох үний ажил энийг ийм гурван энийг бид дахин хэлээд байна. Бурхан хин болох үний замууд юусыг хийдэг арга зам. Түүний ажлууд чи өөрөө хин болохыг ямар арга замаар ажиллахыг яг түүнийхээ дагуу ажиллаа гэдэг бидний амьдралд ажиллаж бидний унтчихсан чамаар ажилласан. Тэр арга замуудаараа ажиллаж байхад хэнийг оруулахгүй гэдгийг хараад байгаа. Тэгээд үгүй би юусэн хүлээн зөвшөөрөхгүй итгэлгүй байдал гэдгийг би тэнд одоо юу гэж зөвлөсөн юм. Дургу байдал. Дургу хүсэлгүй. Эсвэл үешлэх. Үеийнээ яа би тэрнийхэн данч итгэж өгөх байх юм аа гэдэг. Тэгээд үе бүхэн азаа би чамд хэлийг өгнө гэсэн. Харин усан цан өөрт нь бурхан ингэж одоо өөрийгөө харуулдаг байна. Миний арга замаар байвал би яг тагаар чи харж байгаа юм хэлээ би хаалаа. Миний амьдралд гэсэн ажлыг би хаалаа. Гэтэл миний арга замаар байвал яг энэ байдал өөрөө я бахайцсан юм. Чи авсаж ямар хэвгүй идүүлж байж байгаа. Чи хизээч. Өнөөдрийн Израилийн Христийн амралт руу орж чадахгүй, Христийг хүлээж авч чадахгүй байгаа байж чинь одоо тэндээсээ улбаатай л яваад байна шүү. Олон Израиль хүн Христийг хүлээж авч байгаа байх гэж байгаа. Гэтэл үндэснээрээ Христийг хаан гэж илээж авч гэж хөлдөж ингэж авчирсан үндэстэн Христийн амралт гэдгийг үзээсэн хэрэгэл Христийг хүлээж авахд дэлгэрээ холбогдоход энэ болсон зүйлийн зөвшөөрөх түүний яагаад чаныг авч ирсэн энэ зөвшөөрөх загламын ажлыг хүлээн зөвшөөрөхөд тэр Христийн одоо загламаа дээр хийсэн ажлуудыг хүлээн зөвшөөрөхөд бид нар түүний амралт руу орно. Тэгээд тэр үндэстэн одоо Паулийн хэлдгээр итгэлгүй байдлаас болж харь үндэстнүүдийг бурхан өөртөө авсан бол Израильчууд итгэхэд дахин амралт болно шүү дээ гэснийг харуулна. Израильчуудыг гайхалтай тавьсан хүлээж байгаа гэсэн. За иймд тэр амралтанд орох зарим хүмүүс мэдсэн бөгөөд урд нь сайн мэдээг сонсон хүмүүс дуулуургүйгээсээ болж тийшээ орж чадаагүй. Бид нар дуулуургүй байх вэ гэж айхаас илүүгээр зүрх сэтгэл дотор маань чөлөөтэй өөрчлөлт ажиллаа хийгээсэй гэж үсэх. Дуулуургүй байх, дуулууртай байх гэдэг чинь миний төрлөх зан чанар, миний төрлөх чадвараар хийгддэг юм биш. Бид нар Христэд итгэсэн хүн бүр өвчин залуугүй ир эмгүй бүгд дуулууртай байсан. Хант дуулууртай байсан. Харин зүрх сэтгэл цэвэршүүлэгдэх тусмаа дуулуур бидний дотор хүчтэй ажиллаж байна. Яагаад гэвэл бид нар учрыг олж байна. Бид нар ойлгож байна. Тэр хайрыг хүлээж авч байна. Бүр талархаж байна. Тэгээ бид нар гүйж одоо ийм бурханд би дуулуургүй байна. Ямар амар юм бэ гэдгийг ухаарч авч шүү дээ. Бид нар дуулуургүй байсан учраас амралт руу орж чадаагүй. Хэрэг өнөөдөр та нар түүний дууг сонсох аваас зүрхээ бүх хатуу болог харж байна. Шууд холбоотой явж байгаа зүрхний хатуу байдал чинь дуулуургүй байдалтай. Тэгээ бурхан энийг харахтаа энэ бол итгэлгүй байдал юм аа гэж хэлж байгаа юм. Бүх хатуу болог гэж урд айлцсныхаа адилаар тэр удаан хугацааны дараа Давидаар өнөөдөр хэмээн хэлүүлж дахин нэгэн өдрийг тогтоосон юм аа. Энэ Давидын дуулал 95 дугаар дуулал 95 таа шууд одоо. Та нар хараад тэр дуулал 95. Дуулал 95 дээр Давид гэж хэлсэн маа. Өнөөдөр бурхан бид нар штэ тийм нэг бурханы үгийг одоо байна штэ. Өнөөдөр яг одоо ажиллаж байгаа үг гэж одоо хүлээж авдаг юм сэтгэлгээ бидний дотор бүрэн суусан. Энэ бол би хараахан энэ бид нар бурхан өнөөдөр одоо үгээ ярьж хахад би ч арай төвшөнд хүрэх болоогүй дээ. За тэгжэл болох байхаа гэж бодох. За одоо энэ ч té манай тэрэн талыг зориулж ажилладаг юм байна.
гэж бас нэг бодох. Ийм бүхнийг бид нэр өөрийн мэдгүй бодож сууж явахдаа нөгөө л итгэлгүй байдлыг өөгшүүлдэг. Нөгөө л хатуу зүрхний хатуурлаа усмал хатууруулж идэг. Нөгөө л дуулуургүй байдлаа илэн таарч идэг. Энэ чинь надаа шууд над руу ярьж байна. Надад хамаатай юм. Яг одоо надаа хэлэгдэж байна энэ гэж юус авахгүй. Яг одоо юм. Тэр миний сүнсний хэмжүүр ямар байна? Би хизээ өсөж томрос. Бид нар тэрийг мэдэхгүй. Бурхан мэдж байгаа. Бурхан яагаад миний дотор ажиллаа хийж шээ. Тэр өөрөө хийж байгаа ажлыг мэдээд байгаа учраас яг одоо надад тэгж яриад байгаа. Яг одоо энэ чамд зориулагдсан үг шүү. Яг өнөөдөр чи сонсож байгаа бол зүрхээр яг. Энэ тэрэн зориулаагүй, энэ нь зориулаагүй. Энэ үгсд яг тэрэнд хэрэгтэй үг шүү. Йоо яана тэр сонссон ч болоосоо бид нар тэгж боддог. Өөрийн мэдлгүй. Харин одоо энэ нэгдүгээр ишлэлдээ тэр амралтаас би гараад үлдсэн байх юм гэдэгтэй. Чи санаа тавиа гэхдээ бид нар түүний үгийг яг одоо хэлэгдэж байна. Яг одоо үг юм. Яг одоо надад хэлэгдэж байна. Тэгэхээр би чих тавин сонсох ёстой гэж анхааран хүлээж авах чинь бас хэлээд байгаа байхгүй. Үгэнд хандах бидний хандлага. Гэдэг ч одоо энд орж ирж байна. Дуулал 95 дээр Давидын одоо хэлсэн үг байгаа. Давидын амаар дамжуулаад Авраамд хэлжсэн амралт, Мосед хэлжсэн амралт, Йошуагаар хэлжсэн амралт одоо Давидын амаар дахиад яригч юм. Бурхан харж байгаа нь ерөөсөн бид нар мартаж болно. Харин Бурхан ерөөсөн мартахгүй. Би Матай номыг одоо хэлээд уншиж байна л да. Матай, Лук, Марк гэдэг одоо ингээ харьцуулаад уншиж байна л да. Тэгэхээр харьцуулаад унших тийм одоо Иохан Баптистыг юу гэж хэлсэн бэ гэхээр Иохан Баптист бол цүлд гарч байгаа дуу хоолой. Эзний замыг тодруулагч. Эзний замыг тэгш шулуун болгогч. Тэгээ энэ үг надад бас анхаарлыг минь татсан. Яагаад гэвэл штэ эзний замыг тод болгогч. Эзний замыг тэгшгэн болгогч. Тэгээ та нар замын ажил хийж байгааг хардаг бол замын ажил хийж байхад яадаг вэ? Бүх хонхруудыг нь битүүлдэг тий. Бүх ингээ ингл тонхлыг битүүлдэг тий. Тэнгүүтээ тэмдэглэгээнүүдийг нь тодруулдаг штэ. Цагаан будгаа. Яагаад гэвэл нөгөө айгүй олон жилийн явцад зам эвдэрдэг адны хүчин зүйл одоо тий одоо хүмүүсийн үйл ажиллагааны улмаас тэгээ дээрэс нөгөө замын тэмдгүүд нь ингээд бүтгэрсэн байдаг. Одоо ийшээ эргэх бол эсвэл шулуун за тэгэл одоо хашлуудыг хийдэг. Хашлуудыг хийснээрээ машин бариа явж байгаа хүн утаа тийшээ машинаа эргүүлээд ингээд хашлаг машгыг дайраад гарахгүй тулд одоо бүр юм стандарттай өндөр хашлуудыг хийж байгаа шүү дээ. Тэгэхээр Иохан Баптист биш дээ. Олон зууны туршид тэр аврагчийн ирнэ гэж одоо хүмүүсийг хүлээж байгаа тэр замууд бүдгэрсэн байна. Инкэл донхолтой болсон байна. Иохан Баптист тэр зарлан тунх гэж те одоо яг л нөгөө тайзан дээр та нар хэрэг анхаарал тавьсан бол Есүс Христийн одоо тэр Иохан Баптистийн үйлчлэл Христийн үйлчлэл хоёр яг дөнгөж гарч ирж байгаа үед хин хаанчилж байсан талаар харж байгаа. Понти Пилат юудэг захирж байлаа. Херодын дүү Филипп тэрийг захирж байлаа гэх тийм хаадууд тэрүүн дахиж Аннас, Каяф гэдэг нэрүүд гарч ирж байгаа. Яг тэр хаадуудыг тэр захирагч нарыг алгасаад Иохан Баптист бурхан одоо зарлал гэсэн. Өөрөөр хэлбэл тайзан дээр энэ хаадууд байна гэж одоо хэдүүлээ ингээд дэлхийн түүхийг тайзан дээр болж байгаа үйл явдлыг харах юм бол ийм гол дөрөв тоглож исэн. Харин бурхан бүгдийг буулгасан. Тэгэнгүүтээ Иохан Баптистаар зарлал хийлгэж байна. Одоо тэг бүх хүн төрлөختөө Христ ирж явна. Аврагч ирж явна. Христ аврагч ирж явна. Бүх хүн төрлөختөн нөгөө зүрх сэтгэлдээ хүлээж исэн мэддэг ч байна уу, мэддэггүй ч байна уу, израиль ч байна уу, ямар ч үндэстэн бай, монголч байна уу, хятадч байна уу. Зүрх сэтгэлдээ тэр хүлээж байгаа тэр авралт нь ирж явна гэдэг тэр бүтгэрдсэн замыг, тэр мартагдсан замыг, тэр инкэл донголтой тэр одоо айгу төвөгтэй яригтай болцсон тэр замыг Иохан Баптист тэр зарлалаараа ойлгож байгаа. Тэгээ хүмүүс Иохан Баптистийн зарлалыг сонсохдоо
нөгөө хүлээгээдсэн хавчиж ярьж байгаа юм байна. Иохан Баптистийн ямар тодорхой байгаад та Матай, Марк, Лук тэрийг харах юм бол харна. Хүмүүс тэгээд үе чи биш үсттэй тэр аврагч. Иохан Баптист би биш ээ. Би бол биш шүү. Тэгээд тэр аврагчийг тэр ингэж зарлаа зогсохгүй тэр одоо үйлчлэл рүү ингэж одоо түлхэн гаргаж ирж одоо тайзан дээр уурж гаргаж ирж одоо тэр хүн төрөлхтний түүхийн одоо маш том одоо юр бусын одоо тийм ажиллагаа яваад хүн төрлөختөн бүхлээрээ бурхантай эвлэрэх тэр ажиллагаа хийх хүн гол дүр одоо ингэ гарч ирж байгаа шүү дээ гэдэг харуулж өгсөн байгаа байхгүй. Тэгэхээр Давидын амарч гэсэн бурхан ярьсан. Тасралтгүй амралт байгаа шүү ард түмэн амралт байгаа шүү амралт чинь ирж явна шүү ирж яваа шүү гэдгийг дахин хэлүүлж санаасаар байсан. Ерөөсөө тэр хизээч одоо амралтыг хүн төрлөختнийг мартчихна одоо ярихгүй зогсоож байгаагүй ярьсаар байсан. Би нэг тийм учраас дуулал 95-ыг уншиж үзээрэй гэж хэлээд байгаа. Давидын амаар гэж амралтаа тунх гэж өнөөдөр ярьж байгаа бол тэр намлуудаа бүгдээрээ нөгөө YouTube дээр тавьж जैन хүмүүс сонсож байна. Хүмүүс сонсоод нэг олон хүн дагахтаач хэргийн очир байгаа юм биш. Би зүгээр л түүний үгийн хуулийн идэвхтэй байдал хүмүүс одоо бидийг сонсож байгаа бид нар хэн сонсож байгааг мэдэхгүй байгаа ч гэсэн та нэг хүмүүс сонсоод хүмүүс тэр амралт руу орох нь хуулийн чухал. Тэр амралт руу хүмүүс орсон байхын тулд бурханд хэн нэгний дуу хоолой хэрэгтэй гэж дээ. Бидний ажил хэрэгтэй юм. Энэ сүмийн одоо оршин тогтнож байгаа нь бурханд хэрэгтэй болж байна. Зэвсэг болж орж ирж байна. Тэгээ хүмүүс сонсохдоо заавал ингээл бид нар лөө яриа та нартай мундаг юм аа ёо та нарт баярлалаа гэж хэлэхдээ ч үчин аваад байгаа юм биш. Энэ нэг хүн сонсоосаа өнөөдөр гэж тэр үгийг барьж аваасаа тэр үгийг хэлээгээд аваасаа тэгээд хинд итгэдэгийн тэр итгэлийнхээ дагуу тэр Христийн амралт руугаа ороосоо гэж л одоо бид нар хүсдэг. Би бол тэгжил хүсэж ажиллаа хийдэг. Өнөөдөр хэдэн зуун хүн дагаад хичнээн дагалдагчтай болоод би тэрийг мэдчихгүй тоолж үзээгүй надад тэрийг тоолоо сууж чаддаг санагдаж байна. Ганцхан нэг ийм яриад байгаа сууг байгаа шүү. Ийм дуу хоолой байгаад биш шүү. Энийг тунхагладаг сүм чуулган аль хэзээний Монголд гараад ирсэн байгаад байгаа шүү. Гэдэг тэр одоо бурхан энийг хийгээд байгаа учраас бурхан ажиллаа хүрхийг хүсэхвэл яах вэ? Энэ учраас бурханы ажил хүмүүстээс бид нар ч гэсэндээ яг одоо ярьж байгаа энэ үгийг яг одоо гэж хэлж байгаа. Түүнээс маргааш нөгөөдөр ийм болцсон хойно, ийм болцсон хойно, тэгсэн хойно, амьдралаа зохицуулсан хойно одоо яг би энийг үйлчлэлийг би өнгөрөөгөө тэгснийхаа дараа очив. Энэ бүхэн чинь хуулийн ихэрхэг хандлага бид нар ямар ч үйлчлэлээр явж иж болно, бид нар ямар ч сэтгэлийн гашуудлын дундуур явж иж болно, бид нар ямар ч хөдөлгөөний дундуур явж иж болно. Ганцхан үг өнөөдргээ ярьж байгаа бид нар шууд төвлөж авсан. Энэ надад зориулагдсан. Өөр хинт ч биш. Хин нэгэнд зориулагдсан юм шиг санагдаж байсан ч үг гэдэг надад зориулагдсан. Бид нар тэгж хүлээж авч явах хэрэгтэй. Яагаад гэвэл бурхан тэгж хүсэж байна. За учир нь хэрэг Йошуа амралтыг тэдэнд өгсөн бол өөрөөр хэлбэл Канаанд ороод тэд нар бүх зүйл дууссан бол Канааны нутагт ороод бүх зүйл тэгээд дууссан бол Канаан бурхны эцсийн төлөвлөгөө байсан бол тэр өөр амралтын тухай өөр өдрийн тухай ярихгүй байсан. Өөрөөр хэлбэл Канаан бол Есүс Христийг төлөвлөж ирсэн шүү дээ. Биднэрт одоо тэр Израиль руу ч юм уу бид тэр ойрхон оронд руу очиж Канаанд очиж амьдрах нь шаардлагатай. Өнөөдөр олон христчингүүд сэтгэлээ бас хуурж байна л да. Израильд очиод үзье, эзний яасан замуудаар явъя гэж юморол тэнд очиод зүгээр тэр газар нутгийнхаа хувьд бол үнэхээр түүхэн үйл явдал болж исэн гэдэг утгаараа чухал. Харин тэнд очиж амрах тухай бурхан яриаг байхгүй. Бүх дэлхий тэр ойрхон оронд руу нүүх тухай яриаггүй. Харин бүх дэлхий Христ дотор амрах тухай ярьсан. Тэгэхээр тэгж бид нар өөрсдийгөө хуурах хэрэггүй юм. Надад Израиль явах боломж таарал гоё байна. Би очиод одоо тэг эзэмээний цэцэрлэг одоо яадан Голготын одоо толгойноо үзвэл сайхан. Гэхдээ тэр миний амьдрах газар бол биш. Миний амьдрах ёстой газар бол Христ өөрөө мөн.
Тэгэхээр Бурхны хүмүүст амралтын өдрийн амралт үлддэг. Харж байгаа биз? Үлддэг гэдэг чинь бид нар энэний төлөө тайлан тавих хэрэгтэй байхгүй юу? Бурхан бидэнд амралтаа өгсөн. Тэр амралтаар нь амьдрсан уу юу гэдэг чинь бидний тавих тайлан. Тэр амралтаар нь бид нар амьдрсан уу? Одоо хэдүүлээ энэ амралтыг харъя. Учир нь Бурхан өөрийн ажлуудаас амарсны адил түүний амралтын руу орсон хүн өөрийнхөө ажлуудаас амарсан юм. Амрах ёстой. Энэ амралт гэдэг чинь юу вэ гэхээр хүн өөрийнхөө замуудаас татгалцахыг хэлээд байна шүү дээ. Бид нар бүгд хоёр хүмүүс. Бид нар одоо тодорхой үндэстэн дотор амьдардаг. Энэ тодорхой одоо Монгол гэдэг үндэстэн дотор хүн яаж амьдрахыг бид нар мэднэ. Чаддаг ч бай, чадахгүй ч бай, бид нар энэ нийгмийнхээ амьдардаг арга барил дотор амьдардаг. Харин бид нар Христэд итгэсэн учраас одоо энэ нийгмийн арга барилаас ангид нийгмийн үзэл сурталт авахгүйгээр огт өөр хэмжүүр жишгээр амьдрах боломж нэгсэн. Тэгэхээр Бурханд бол тийм шаардлага байсан учраас амарсан биш. Бурхан би баахан тийм ажил хийлээ. Одоо болиг гэж бүр хийсэрээ ятарчлаа. Миний хийсэн ажил үр дүнгүй юм байна. Миний хийсэн ажил бүр хинт ч хэрэггүй юм байна. Бурхан тэгж одоо хүнийхээр бол Бурхан тэгж бодож болох байсан. Яг л тэр их зүйлийг хийсний дараа Адам бол үнэндээ орсон шүү дээ. Тэр бүх ажлыг нь баларсан юм шиг бид харагдав. Гэтэл Бурхан аль хэдийн үнийг тэгнэ гэдгийг мэдчихсэн. Тэгсэн хэрнээ тэр бүтээсэн бүх бүтээлдээ тогтоосон бүх хуйлдаа одоо тэр бүх бүтээлүүд чинь ингэж зохицож амьдрахын тулд нүдэнд үзэгдэхгүй хуйлууд ажиллах хэрэгтэй үстэй. Татцлын хуулиас ахуулаад татцлын хуулийг чинь нэг эрдэмтэд нээсэн биш шүү дээ. Бурхан аль хэдийн нээсэн юм л нэг эрдэмтэд бидэнд татцлын хууль гэж энийг хэлдэг юм ажиллаж өгсөн шүү дээ. Татцлын хууль хүн байгаль хоёрын хоорондын зохицолтооны хуулиуд. За тэгэл одоо амьтан хүн хоёрын хоорондын харилцааны хуулиуд гэдэг. Бурхан үйл үзэгдэх бүх хуулиудаа гаргасан шүү. Хүн нь бүгдийгээ захирнаа. Энэ бол хууль. Хүн нь тэнгэрт нисэж байгаагаа, усан дор шумбаж байгаагаа, усны гүнд байгаагаа, ургаж байгаагаа, үр жимсээ өгж байгаагаа хүн өөрөө захирна. Хүн тарин урах ёстой. Хүн хурааж авна, хүн боловсруулна. Бүгд боловсрогдох ёстой. Бүгд хураагдах ёстой. Одоо энэ бүхэн чинь одоо хүн өөрөө тийм зохицолгоотой байхаар хуульчлаад одоо тийм тэр үл үзэгдэх хууль гариг иргэсүү та нар яг энэ байх ёстой. Бүх одом ичид та нар хоорондоо тэдэн миллиметр тэдэн санжаар зайтай орших ёстой. Нэгэн ч байрнаасаа хөдөж болохгүй. Галактик ирэхс нар чи өдөр мандах ёстой. Үгүй өглөө мандаад өдөржингөө байх ёстой. Шүн жаргах ёстой. Сар чи шүнжингөө дэлхийг гэрэлтүүлэх ёстой. Энэ бүх зүйлээ ингээд ийм сайхан зохицолдуулаад хүнээ бүтээгээд тэгээд үнэхээр тэрэндээ сэтгэл хангалуун байсан учраас тэр өөрийнхөө ажлаас гэсэн ч гэсэн амарсан баг. Хүнээс ч Бурхан ингэж хийчихэд байхад одоо энэ Адам тэнэгтэн л дээ би мэдж байгаа. Йоо ямар тэнэг юм бэ гэж тэр амралтынхаа өдрийг боснуулаагүй. Амралтынхаа өдрийн туршид тэр далгаан гашилж одоо готраагүй. Адам унаа. Гэхдээ би Есүс Христээр бүгдийг дахин сэргэв. Хүн төрөлхтний гин нүглийн асуудлыг би бүр дотор нь очиж хүн болж орж байгаад шийдэж байна. Тэгвэл тэр тусмаа бид нар хүмүүс гин нүгэлд унтсан шүү дээ бид нар Адамаас хойш. Бид нар хэдий болтол өөрийнхөө замаар, өөрийнхөө аргаар одоо тийм бидний өвөг дээдсээс уламжиж ирсэн ч байна уу, би амьдарч байгаа нийгмээсээ сурсан ч байна уу, найз нөхдөс авсан ч байна уу, ахмад настангуудынхаа туршлагаас сурсан ч байна уу, хэдий болтол бид нар өөрсдийнхөө арга замаар явах юм байна. Сайн бүтэн сайдар мөн намайг маш сайхан хэлсэн шүү дээ. Хэдий болтол бид нар хэрвээ бид нар эд баялагт энэ дэлхий юу гэж ханддаг вэ? Энэ нийгэм яаж харддаг вэ? Хэрвээ бид нар хүнийхээрээ ингэж яваад байх юм. Хэдий болтол бид нар ийм ойлтой явах юм бэ? Тэгэхээр бид нар Христ дотор амьдрна гэдэг бол Христийг хаан гэдгийг хүлээн зөвшөөрөөд түүний арга замуудад өөрсдийгөө тавьж өгсөн. Энийг л биднээс сурч авна. Энэ бол амаргүй. Энэ бол өвдөлттэй. Намайг ч маш их өвдөгдөг
Энийг ч бас өгдөг. Бид нар хизээч ингэж амьдарч үзээгүй. Бид нар хизээч үл үзэгдэх бурханд за ёстой дүүрсээр бурхан минь зүгээр та минь мэдэрэй гэж өөрсдөө хайж өгч амьдарч үзээгүй байхгүй. Одоо бурхан биднийг одоо өөрийнхөө ажлаас чи амардгүй юм уу? Өөрийнхөө бодсоор хагаад ятардгүй юм уу? Өөрийнхөө үзэл бодлоор ясаар арга тархилгоо чинь бүр гашилсан байгааг чи хүлээн зөвшөөрдөг юм уу? Чи миний хүүд итгэсэн бол одоо хүүд маань засаглаа өгж болдгүй юм уу? Арга замууд бас салж болдгүй юм уу? Бид нар бол бүгдийг төгс дүүрэн бүтээгээд тавьчихсан бурхан биш байхгүй юу? Тэгээд амрах гэж байгаа бурхан биш. Харин бид нар түүний амралт руу орох гэж байгаа тэр хүмүүс. Тийм учраас бурханы одоо амралт гэж хэлээд байгаа тэр зүйлээс хүний чи одоо өөрийгөө аврах гэж зүтгэхийг болооч. Өөрийнхөө замуудаар биш. Хүний тогтоосон замуудаар биш. Харин өөрийнхөө замуудаар орооч. Одоо яг хэдүүлээ энэ дээр нөгөө юу яа, Еврей намын 6 дугаар бүлэг Матай 6-ыг харъя. Одоо бид нар бүтэн сайдар болгон сүмдэр цуглахдаа энэ арга замуудыг сонсохгүй. Бурханы замуудыг сонсно. Одоо бид нар сонсдгоо хийх цаг ирсэн гэж байна. Сонсоос байгаад хийхгүй байна гэдэг чинь энэ ч нөгөө л нэг хатуу байдал, дуулуургүй байдал, бурхны бүр жигшлийг төрүүлдэг тэр итгэлгүй байдалтай ч холбоотой. Үгүй би Христэд итгэдэг чээс ямар амар юм би итгэдэг мэдүү гэж хашгичаад ч нэмэргүй. Бид нар түүний амралт руу орохын тулд өөрийнхөө ажлыг зогсоох хэрэгтэй болчихж байгаа байхгүй юу? Матай номын 6 дугаар бүлэг дээр үзсэн. Үнэхээр талахгүй байхаа. Яг энэ өрөөний төлөөч гэсэн юм дээр талхаж байна. Тэр өөрөө нууцудаа дийлгэж тавьж байна. Ինչээс би талхаж байна. 6 дугаар бүлгийн би хаанаас унших вэ гэхээр 25-аас эхэлж уншмаар байна. 34-ийг дуустал. Энэ бол бурхны өөрийнх нь зам бөгөөд тэр биднээсийг энэ замаар амьдраасаа гэж хүсдэг. Ийм учраас би та нарт хэлье. Амийнхаа төлөө юу идэх вэ? Юу уух вэ гэж битгий санаа зов. Биеийнхээ төлөө юу өмсөх билээ ч гэж бүү санаа зов. Амин хоолноос биеийн хувцснаас илүү биш үү? Энгийн шуудыг хар. Бид нар тариа тарьдгүй, хураадгүй, сарвчанд хадгалдаггүй боловч Тэнгэрлэг эцэгтэй тэднийг тэжээдэг юм. Энэ ч одоо бурхны өөрийнх нь тунаас нь бүтээсэн цогцолтолгоо аахгүй юу? Амьтад хүртэл хоолоо түүнээс горддог байх нь шүү дээ. Гордож хардаг. Одоо дуул нам дээр юу гэж байдаг байхад арслан хүртэл үүрнээсээ гарч ирж сумяагаад архирахтаа түүндээ баатаас бид арслан архирахтаа залбирж идэм аа гэж. Бурхан хаана хоолой тэрийг л харуулдаг. Би очиж зүгээр бариад аваад идчихье. Тэгэхээр бүтээсэн бүтээл нь хүртэл түүний хуйлын захирагдаж амьдраад байгаа байхгүй юу? Тэнгэрлэг эцэгтэй тэднийг тэжээдэг юм а та нар тэднээс үлэмж илүү дээр үн цэнтэй биш шүү. Битгий энэ одоо өөрөөр хэлэх юм одоо англи хэлбэл дээр ингэдэг л дээ. За харъя цөмөрөө цааш нь харъя. Та нар хинчин санаа зовсноор өөрийнхөө өндрийг ганц тохоогоор нэмж чадах вэ? Энэ зүгээр л нэг яана тиймтэй болчихсон. Иймтэй болчихсон санаа зовно төдий биш. Энэ чинь тэр тэгж хийгээд ах чи би яагаад болохгүй. Одоо нийгэм ингэж одоо тий одоо энэ хүн ингэж ах чинь одоо би босмаар шүү гэж одоо ингэж бусдтай өөрийгөө жишээ харьцуулах чинь нийгэм дотор байдаг зам өнгөстэй хорондоо тэр хүн шиг болж гарч ирэх шарандаа одоо юу тийм ийм боловсролыг олж аавна гэж одоо бүр зүтгэж тий бүр бурханд залбирж байгаа юм тэгж ярих юм. Аваа бас би бүр тэр шиг болмаар би бүр энэ шиг болмаар. Та нар хинчин санаа зовсноор өөрийнхөө өндрийг ганц тохоогоор нэмж чадах вэ? Та нар юунд хувцас хунарт санаа зовно вэ? Талын сараан цэцэг хэрхэн ургаж буйг ажиглаач. Тэд ажил хийдгүй утасч ээлдэггүй. Гэвч би та нарт хэлье. Соломон хаан сүрч ахынтай байхдаа эдгээр цэцгсийн аль нэг шиг хувцлаагүй маа. Өнөөдөр ургаж маргааш 100-нд хаягдах хээрийн өвсийг бурхан ийхүү гойдог бол та нарын төлөө тэр хавьгүй илүү зүйлийг хийхгүй гэж юу? Англи библиэлд бол хээрийн зэрлэг цэцгсийг гэж байгаа.
хээрийн зэрлэг цэцэгсийг гэхдээ өмнө тэр хээрийн зэрлэг цэцэгсийг ихэнх хүмүүс олж хардаггүй. Тийм билээ бид нар хөдөө явдаг гэхдээ аль бүх цэцэгсүүдийг олж хараад цэцэг болгон дээр очиод тунгаагаад бурхан минь гэдэггүй шүү дээ бид нар цэцэгнүүд байж лээдэг гэж бодоод хажуугаар нь ямар гоё онцгой цэцэг харах юм ямар гоё цэцэг вэ гэдэг. Тэгэхээр хүн болгон олж харахгүй гэдгийг мэдээд байгаа мөртөө хүн болгон анзаарахгүй гэдгийг мэдээд байгаа мөртөө бурхан тэр цэцгийг ямар дизайнтай ямар өнгөтэй байхыг нь нэг бүрчлэн нямбай гэж нарахгүй бүтээж чадсан бол тэр чамд чи чинь өнөөдөр ургаад маргааш 100 таяг өөс биш ш. Бурхны зориг түүний амьдралаар нь амьдарч Бурхны хаанчлыг дэлхийд бол энэ ертөнцид амьдарч байгаа хүн гэхээр гэдэг утгаараа бүр цэцгнээс илүү чухал зоригтой нэгэн байгаад байгаа байхгүй. Тэгэхээр тэр чамд санаа тавина шүү дээ. Энэ бүгд Бурхны зам юм. Тэр надад санаа тавина. Танд санаа тавина. Та нарын төлөө тэр түүнээс хавьгүй илүү хийхгүй гэж юу? Итгэл багтай хүмүүсээ гэдэг чинь өөрийнхөө бодоод явдаг хүмүүсээ. Өөрийнхөө л чадан ядан юмыг гүйцэлдүүлдэг тэрл замаа мушгиж байгаа хүмүүс минь гэсэн үг. Тиймээс бид юу идэх вүлээ, юу хөлөө, эсвэл юу өмсөх вүлээ гэж бүү санаа зовоо. Харь үндэстнүүд энэ бүх зүйлсийг чармаа хайдаг. Тэнгэрлэг эцэгтэй та нарт энэ бүхэн хэрэгтэйг мэддэг юм а. Би энэ бүр тэр англи орчуулгаас нь хэлмээр байна. Матай номын 6 дугаар бүлгээс тэнд Есүс яг юу гэж хэлсэн бэ гэхээр чи харь үндэстнүүд буюу бурханд Есүс Христ итгэдэггүй хүмүүс бурхан хинбэ гэдгийг таньж мэдгүй. Бурханы замуудыг нь бас мэдгүй. Дээрээс нь бурхан яаж ажилтгийг мэдгүй. Тийм л учраас тэд нар энэ амьдралын асуудлуудаа шийдэх гэж хамгийн наазахын асуудлаас хамгийн цаазахын асуудал хүртэл бүх асуудлуудыг шийдэх гэж үхэнхтэй яа. Санаа зовоод өдөр шөнөгүй зарим тэгсээр стресс гардаг. Зөвхөн идэх хоол өмсөх хуцандаа биш. Бид нар ингэж өнгөц ойлгож болохгүй. Идэх хоол өмсөх хурцас амьдрах орон байрны чинь цаана бүр маш том зүйлүүд явагдаж. Тэгэхээр тэр хүмүүс бол мэдхгүй байх нь аргагүй яа гэж бурхыг таниагүй байна, арга замуудыг мэдээгүй байна, яаж ажиллахыг мэдгүй. Харин та мэднэ бурхан хэн болохыг. Тэр ямар замуудаар ажилладаг болох. Одоо энэ замуудыг бид нар уншиж штеп. Бүр Есүс Христ бүр зүгээр айгүй энгийн юмар жишээ гаргаж ирээ хэлж штеп. Гэхдээ шувуу хүртэл нэр хангагддгийг, хинээр тэжээгддгийг, ямар зорилгоор бүтээгдсэн. Цэцэг хүртэл ямар зорилгоор бүтээгдсэн мэдчихэв. За би өнөөдөр сайхан цэцгэлж байна. Маргааш би хавдарч унана. Зорилгоо мэдээд байгаа байхгүй бүх бүтээлүүд. Тэгэхээр бид нар зорилгоо мэдээ. Энэ зорилгын дагуу бурхан ажиллана гэдэгт итгэж амьдрах хэрэгтэй. Түүний хэн болохыг мэднэ, замуудыг мэднэ, яаж ажиллахыг мэднэ. Ийм л учраас Есүс Христ англи орчуулган дээр бүр ингэж би та нарт бүр юу хийж өгч юу хийхийг хүсэж байна вэ, оролдоод байна вэ гэхээр гээд энэ зүйлүүдийг ярьж өгч байгаа. Та нар энэ ертөнцийн хүмүүс шиг битгий хит автаа. Ямар боловсрол эзэмшүүлгүй энэ бидний санаа тавих зүйл мөн боловч хит автах зүйл маань биш. Хит автаж байна. Бурхны замуудаар энэ бүхэн явагдсан байх гэж бид нар анхаарах хэрэгтэй. Бурхны замуудаар явагдаагүй бол засагдах хэрэгтэй юм чинь. Бид нар засуулах хэрэгтэй ш. Бид нар бурхнаар засагдах хэрэгтэй. Бурхнаар бид нар зүг болгох хэрэгтэй ш. Тэргүй зүвтийн хаан миний амьдралын хаан мөн юм бол би мөн гэж итгэдэг, байгаасаа ч гэж үздэг. Миний амьдралд миний арга замаар хийсэн зүйлүүдээ засах хэрэгтэй. Авраамийн амьдралд тэр зассан ба. Яаж зассан бэ гэхээр Ишмаил бол Бурхны амлалтын хүү байгаагүй. Бурхан Ишмаилыг төрөхөд энэ миний амласан хүүхэд биш ээ гэж хэлсэн. Тэгээд Бурхан эвлэрээгүй. Авраамийн өөрийнхөө арга замаар бий болгосон хүүхдэд нь би яах нэгэн төрцөж юм
хүүхдийн ямар алалтай нь энэ хүүхдээр нь дамжуулаад би одоо юмаа хийдэ гэж бурхан ажлаа өөрчлөөгүй, зорилгоо өөрчлөөгүй. Авраам итгэл эсвэл Авраам Ишмаил биш. Исаак. Сара таарын дундаас гарах хүүхдэл минийх. Тэгэхээр бурхан Сара тэр хоёроос гаргана гэж хүүхд одоо тэр амлалтын хүүхд төрүүлнэ гэхдээ тэр өөрийнхөө арга замаараа ажилласан. 25 жил үргэлжлэн хамаагүй. Авраам 100 хүрэх нь хамаагүй. Сара 90 хүрсэн байх нь хамаагүй. Энэ чинь ерөөсөө хүний замуудтай холбоогүй. Тэр хэрэг миний амьдралд миний замуудаар хийгдсэн зүйл байна. Бүхэлдээ хүнийг бурхан наа чи амлалтын хүү бишээ чи явуулах хэрэгтэй гэж явуулж чадсан юм бол миний амьдрал миний замаар би болсон зүйлийг чи тавьж явуулаа гэж хэлэх л бол би тавьж явуулах л бол бурхны замуудаар хийх өөр юугаарч тийм учраас өөрийнхөө замуудаар бид нар сүм чуулганыг ч хүний замуудаар аваад явчихъя гэж маш их санаа тавьдаг учраас бид нар сүмүүдийг дөрөөж юм хийдгүү. Бүх сүмүүд хүүхдийн цуглаантай байна. Бүх сүмүүд ингэдэг юм байна. Бүх сүм байтугай бүх ертөнцид тэгж хийжсэн ч бид нарыг бурхан барьж байгуулдаг түүний замуудад бид нар итгэдэг. Тэрний хэн болоход итгэдэг. Тэр сүм чинь угаасаа бурхан байгуулж идэг, барьдаг, босгодог сүм гэдэгт бид нар итгэдэг учраас бид нар эртгийн итгэвтэй үйл ажиллагаанууд руу яаран орохоос үргэлж боломжлдог шалтгаан нь энэ одоо. Эсбүгээс бид нар хүний замуудыг мөшгөөд туйлдаж унана. Дээрэс нь бурхны хүсэл хизээж биелэхгүй. Бурхны санаачлал хизээж биелэхгүй. Англи Библиэлд бас юу гэсэн бэ гэхээр чи санаа зовхохын оронд бурхны бодит байдал руу энийг та бүр бичиж авах хэрэгтэй. Бурхны бодит байдал руу, бурхны санаачлал руу, бурхны хангамж руу бүр амьдралаараа асууж авах хэрэгтэй. Нэгдүгээр нь чинь бидний амьдралд байгаа өнөөдрийн туулж яваа ч юм уу бидний амьдрал дээр тохиолж байгаа бүх зүйлийг бидний амьдарч байгаа нийгэмч бодит бид нар энийг харж бодит ч бидний удирдах яваад засаг төрийн байдал бодит энэ чинь хийсвэр юм ерөөсөө биш. Өнөөдрийн бидний амьдралын өдөр тутмын амьдрал үйл явдал дотор тохиолж байгаа бүх зүйлсийг бодит. Гэхдээ энэ бодит байдлыг одоо бүр залгидаг бодит байдал гэж байна. Энэ бол бурхны бодит байдал. Бид нар энэ дэлхийн бодит байдал хит автах юм бол бурхны бодит байдал харахгүй. Тэр бурхны бодит байдал бидний амьдралд байгаа бодит байдлуудыг янзлж ингэж одоо зэгцэлж одоо тэг зүг болгож чадахгүй. Харин өнөөдөр миний амьдрал дээр энэ зүйл бодит байна. Би харж байна. Би үнэхээр ийм байна гэдгийг бүхэн зөвшөөрч. Харин би таны бодит байдал нь энэ бодит байдлыг устгаж чаддаг тийм агуу томоо гэдгийг би бүхэн зөвшөөрч. Тийм учраас би таны замуудад энэ асуудлаа өргөж байна. Таны бодит байдал энэ бодит байдлыг залхих бол одоо нөгөө эзний уус бүх уусын дээгүүр хотно гэдэг чинь шүү дээ. Бүр ингэж одоо наач гарч байгаа. Тэгээд бурхны одоо нөгөө санаачлал бид нар юм санаачдаг. Тийм л учраас одоо бид хоёр энэ сүмийг аваа явж байгаа хүмүүс гэдэг утгаараа альва санаачлаг бүрээ одоо бүртээ хянамгаа байх хэрэгтэй. Энэ ямар зорилгоор хийж байгаа ажил вэ? Яагаад ингэ санаачлах болов? Энэ хүмүүсийн төлөө байна уу эсвэл одоо миний өөрийн одоо тийм эрх ашигын төлөө байна. Одоо айгаа аюулт бид нар сүм дотор зүгээр хүмүүсийг байлгахын тулд хүмүүсээс мөнгө хураахын тулд сүм дотор ажил санаачлна гэдэг бол бүр аимшиг. Энийг бүр аюул гэж хэлэхгүй. Энийг бүр аимшигт үзэгдэх гэж байна. Бурхан сүмээ барьж хахад бурхны санаачлагыг бид олж харж сурах хэрэгтэй. Угаасаа авралч нь бурхнаар санаачлагдсан. Христийг илгээх нь бурхны санаа байсан. Биднийг аврах нь бурхны санаа байсан. Есүс Христ илтгэж дагалдагч нартай та нар намайг олоод авсан юм биш. Би та нарыг олоод авсан. Та нар намайг хайрлсан юм биш. Би ихлээр хайрлсан. Тэгэхээр санаачлаг бурхнаас ирсэн байхгүй. Тэр бид нар ийм одоо сэтгэлгээтэй байж чадах юм бол үний санаачлагуудаас амарч чадна. Одоо хэрэг бид нар манай сүм ингэж явдаг, ингэж үйл ажиллагаагаа хийдэг. Олон сүмийн пасторууд нөхөр байх.
Зарим бүр уур нь хөрн, зарим бүр бидний итгэл үнэмшилд эргэлзэж ямар сонио хүмүүс юм. Яана шүний залбирал хийдэг юм уу та? Өөрийн залбирал байхгүй. Пэний санаач авах. Бидний одоо уучин хийх гэдэг тэр сэтгэлгээ маань өөртөө бидний сургалтанд хамрагдах юм байна. Бидний санхүүгээ төлөөд сургалтанд суудаг гэдэг. Одоо энэ биднээс гайхаад байх зүйл биш болсон шүү дээ. 550 мянган төгрөгийн 3 өдрийн сургалтанд суудаг гэдэг сүмүүд ойлгох. Бид нар зөвхөн бурхны санаачлах гэдэг учраас бид нар энэ бүхнийг хийсэн. Олон зүйлийг бид нар хийгээд бүр сурцсан. Энд одоо гайхах юм байна. Тэгээ цаашдаач мөн бурхны арга замыг бидний гайхшруулсаар байна. Бид нар тэрийг зөвшөөрөх ёстой. Яг тэр бүх юм түүний санаачлал бидний энд цугласан нь бидний энд нэг баг болоо сууж байгаа. Бидний энд сүм болоо сууж байгаа. Хотын сүм хүртэл бурхны санаачлагаар хүн тариагүй, хүн үүсгээгүй. Бурхны санаачлагаар төрсөн. Бурхны үгээр төрсөн санаачлал. Тийм л учраас бидний амьдралд ч гэсэн түүний санаачлагаар юмс явагдах. Бид нар элдвийн санаа, элдвийн одоо idea гэдэг шүү дээ. Ийм юм гаргаж ирэхээсээ болгоомжлох хэрэгтэй. Тийм учраас бид нар ярилцдаг. Ингэж хийвэл ямар вэ? Тэгж хийвэл ямар вэ? Энэ одоо яг ямар байвал дээр вэ гэж одоо үдирдэгч нар хоорондоо сууж ярьдаг. Сүнслэг зүйлсүүд дээр хоорондоо ярьж байгаа. За ерөөсөө ингэж хийсэн нь энэ нөө бидний бурхныг таньсан хэмжүүрээр явагдах хэрэгтэй. Тийм учраас ялангуяа сүм дотор бурхантай хамтарч ажиллаж байгаа энэ пасторууд, энэ олон удирдагч нар бүр хамгийн ихээр бурхныг таньж мэдхийг улайран хүсэх гэсэн. Тэгжээж түүний хэн болохыг, түүний замуудыг, яг миний амьдрал дээр амьдарч байгаа түүний ажлуудыг, амьдралыг таньж мэдэх тусмаа бид нар хүний санаачлагуудаасаа холдно. Хүний санаачлагаасаа холдно гэдэг чинь хүний аргаар ажиллахаасаа бид холдно. Холдох тусмаа бид нар Христ дотор амарч сурна. Христ дотор амарна гэдэг бол тэгэхээр харж байна уу? Нэг л өдөр ингээд төд гэж Христ дотор ороод амарчдаг юм юу биш. Бид нар энэ сурдаг. Энэ чинь шин зам. Тэгээд бурхны хангамж гэж байна. Хэрэг тэр зам дээр бидний Филипп пастор ч гэсэн хичнээн их ярьдаг. Хэрэг түүний зам юм бол тэр хангана. Эд материал хоол хүнс ирээгүй. Намайг одоо тий босох хэрэгтэй үед тэр намайг яаж босгохоор мэднэ. Намайг уйлаа сууж байхад тэр яаж тайвшруулахаар мэднэ. Өөрөөр хэлбэл зам дээр бүх юм байна. Бүгд маш идэвхтэй ажиллаж байгаа. Аргаа олохгүй аргаа бараад яахаа мэдгүй хашгирч байхад тэр надад замыг нээж өгнө. Бүр дуу байгаа шүү дээ. Тэр замыг гаргана. Яагаад гэдгийг мэдэхгүй ч ямар тач та замыг гаргана. Өнгөрсөн 2 сард миний Европоос ирэхдээ зөвхөндөө зааж авсан одоо өгүүлбэр энэ. Яагаад гэдгийг би мэдэхгүй байна. Ямар тач та замыг гаргасан учраас би энд зогсож байна. Ямар тач та замыг бүх хангамж танаас. Тэр энэ бүхэн чинь бидний хүний ажлуудаас, нийгмийн дарамтаас бид нар бол туйлын дарамттай нийгэм дотор амьдарч байгаа. Энэ бол бодит факт. Бидний хүн нэг бүр санхүүгийн дарамтанд ор байгаа. Энэ бол бодит факт. Гэхдээ биднэрт бурхны одоо хангамж, бурхны замууд, бурхны Христийн оюун ухаан, бурхны бодит байдал, бурхны энэ бүхэн байгаад байгаа учраас бид нар энэ дарамтанд ор үхдэггүй, дарагдаад бяцраад өчтгөө. Харин тэр дарамтыг эсэргүүцэх тусмаа бидэнд одоо сүнслэг дархлаанууд, сүнслэг болчингууд ингэ сууж гаргаж ирдэг. Тэгэхээр бурхан дарамтыг өөр зорилгоор ашигладаг гэсэн. Бурхан дарамтыг, энэ нийгмийн дарамтыг хүүхдүүдээ гаргаж авах, одоо хүчирхэгжүүлэх, төлөвшүүлэх. Энэ төлөвшүүлэх гэдгийг онцгойлмаар. Төлөвшүүлэх, түүнийг улам таньж мэдэх, түүний бодит байдал, санаачлаг, хангамжийн дотор амьдарч сурах. Ийм гайхалтай зүйл болгож хувирдаг. Диавол бол тэр дарамтыг биднийг бяцлах төлөвлөгөө гэж харна.
Тэгэхээр Есүс тэгээ юу гэсэн бэ гэхээр айгүй сонин зүйл болсон. Харин эхлээд түүний хаанчлал болоод түүний зөв байдлыг хайхтан. Өөрөөр хэлбэл бид нар түүний хаанчлал дотор амьдрах гэдэг чинь тэр бидний амьдралын миний зүрх сэтгэлийн миний оюун санаанд дотор буруу байгаа бүхэн зөв болгохоос нааш хизээч зөв байдал гэж юм шүү дээ. Есүс Христийг Иохан Баптист руу баптизм гэж очиход Иохан Баптист болохоор өөрийнхөө баптизмыг хийж байгаа ажлаа бол ойлгосон байсан шүү дээ. Тэр нүглээсээ энэ нүглээсээ гимшээд хүүг хүлээж авахд бэлэн болоо. Цаан ч насар том сүнсэн сэргийлж байна. Есүс хүрээд ирэнгүүт өөдөг чинь болгочих. Яа тэр нөгөө ажлынхаа дагуу Христийг хараад байна. Үгүй баяжаар би та намайг угаахсан шүү дээ. Одоо иш үзүүлэхийн дагуу бол ихэд Есүс юу гэсэн бэ? Энэ бол чиний хийж байгаа ажлын дагуу биш. Харин юмсыг зөв болгох үүднээс чи намайг усаар угааж гаргаж ирнэ. Түнс би гин нүгэлтэй байгаа учраас биш. Чи миний хийх ажлыг чи энүүгээ өөрийнхөө ажлаар бүрэн гэж одоо харуулах юм загвар болгож. Иохан Баптист шууд хүлээж авсан. Ямар ч маргаан үсгээгүй, ямар ч одоо өөрийнхөө одоо тэр хийж байгаа ажлынхаа бодит байдлыг Бурхны бодит байдлын доогуур нь оруулж өгсөн. Бурхны санаачлалт өөрийнхөө санаачлалыг тавьж өгсөн. Иохан Баптист цэвэр Бурхны замуудаар ажиллаж байсан ч ганцхан тэн дээр бол тэр ойлгохгүйсэн. Есүс хэлэхэд ойлголоо би таныг ойлголоо гэдэг Бурхны хүүг усаар угаагаад гаргаад ирсэн чинь яг гаргаж ирсний дараа Есүс залбирахад тэнгэрүүд нэгдсэн. Юм зөв болно гэдэг бол үнэхээр гайхалтай шүү. Бидний амьдрал дотор түүний юмсыг зөв болгодог ажлууд Христийн улмаас, миний улмаас биш. Христийн улмаас хийгдээд би тэрийг хүлээн зөвшөөрөөд зөв болгогдоод, та зөв болгогдоод энэ амьдрал байгаа бүх асуудлууд гэрлэлтээс ахуулаад цалин хүртэл бүх асуудлууд янзлагдаж эхлэхэд нэлттэй тэнгэр байхгүй юу вэ? Тэнгэрүүд нэгдээд эцэг Есүс Христэд чи бол миний хүн яаха үгүй юм аа. Чи бол миний баяр хөөр юм. Чи бол миний бахархал юм. Чиний дээр миний таалал байдгаа гэж зарлан хонхгсан. Тэгээд түүний дараа үйл явдлууд яг л явагдах ёстой бүх одоо тэр зөв замаараа явагдаж ирсэн. Тэгэхээр Есүс Христ чи хүний амьдралын асуудалд хит яа. Тэртэргүй чамд юу хэрэгтэй байгааг эцэг мэд. Харин чи юу хийх вэ гэж? Чи түүний хаанчлалаар амьдарч сур. Энэ л чиний одоо хит татах ёстой юм чинь. Энэ чиний санаа тавих, санаа зовох зүйл. Миний санаа зовох зүйлүүд би Бурхнаа таньж мэдэж байна. Би түүний амралтын дотор амьдарч чадж байна уу юу? Би хоцорсон байх вэ? Би тэнцээгүй байх үү дээ. Ариунагийн хэлдэг. Би тэнцээгүй байх. Би орхигдсон байх вэ? Энэ чинь миний санаа тавих. Энэ чинь миний санаа зовох зүйл. Энэ чинь миний Бурхны нүрийг эвлэхийг одоо асуудлууд. Тэгээд та бүр үнэхээр зөв болгооч. Тэгээ амьдрал дээр чинь тохиолж байгаа одоо Бурхан зөв болгож байгаа аливаа үйл явцууд нөхцөл байдлыг та ойлгохгүй байсан ч гэсэн та итгэх ёстой байхгүй. Би итгэж байна. Та одоо тэг үнэхээр юм зүг болгож байгаа. Салхи шуураад миний барьсан байгуулсан бүхнийг нурааж исэн ч та юмсыг зүг болгож байгаа. Та барьж байгуулж байгаа. Та хүнээ мэдэж байгаа. Эзэн нь хүнээ мэдэж байгаа. Иргэн усаа хашиж байгаа. Би үүнд итгэж байна. Тийм болохоор өнөөдөр миний амьдралд надад таалагдахгүй, намайг өвдөгсөн, миний санаагаар болоогүй юм тохиолдсон ч хамаагүй би танд итгэж байна. Та зөв болгож байгаа гэдэгт итгэж байна. Ийм итгэлээр бид нар түүн рүү очиж, ийм итгэлээр бид нар түүний хийж байгаа зүйлүүдийг зүгээр л тэрж авах хэрэгтэй. Есүс биднийг ийм ажил хийгээч гэж хүсдэг. Ийм ажиллагааны дундуур гараагүй бол бид нар ямар ч уулыг эзэлж чадахгүй нэрээ. Бид нар тэр уулан дээр ажиллаж байгаа тэр уул гэдэг чинь салбар шүү дээ. Нийгмийн дотор оршдог салбарууд. Тэр салбарууд дотор бид нар нөлөөтэй байж чадахгүй. Яагаад гэвэл бид нар Бурхны уулан дотор таригдж, суулгагдж, тэндээ амьдарч, тэндээсээ гижээгдэж, тэндээсээ бид нар амиа авч сурах хэрэгтэй байхгүй. Тэндээсээ бид нар төлөвшөл сурах хэрэгтэй. Тийм хүмүүс бол аль ч уулан дээр очсон засаглаж чадна. Эсбөгөөс
бид нар одоо тийм Марстын мод болоогүй бэжэж бид нар өөр газар очих юм бол бид нар нийгэм рүү гарах юм бол үнэхээр бид нар арчвал хийх ажил маань тодорхой байна. Бид нар түүний нүрийг эрэлхийлэх хэрэгтэй. Бид нар түүнийг таньж мэдэх хэрэгтэй. Бид нар түүний замуудыг сурах хэрэгтэй. Бид нар түүний ажлуудыг бүлээн зөвшөөрөх хэрэгтэй. Юу ч болж исэн хамаагүй. Өвчтэй байсан ч түүний зориг өгдөөгүйгээс л хойш одоо үргэлжилж байгаа шүү дээ. Бүр өглөө өвчтэй болсон ч гэсэн бид нар түүний ажиллагаануудад итгэсэн хэвээрэл байсан. Хамтарсан ч хамаагүй. Энэ бидний хийх ёстой ажил байхгүй. Хийх юм бол чамд хэрэгтэй бүхнийг тэр нэмэгдэл болгож өгнө. Нэмж өгнө. Бонус болгож өгнө. Тэр чинь дэлхийн замаас шал өөр. Тэс өөр арга замаа. Бид нар энд нь итгэжл амьдрах юм бол Христ дотор амарна. Цаашаа хэлж байна л да. Маргаашийн төлөөч битгий санаа зов. Надад англи орчуулга гоё таалагдсан. Маргааш юу болох вэ? Эсвэл маргааш ийм юм болох болов? Маргааш тийм юм болчоосай гэж битгий тэрэнд зориулж ажиллагаа зохио. Яг өнөөдөр, яг одоо болж байгаа зүйлс, яг одоо байгаа энэ байдалтаас үнэхээр өгөвж байгаа бүхнийг хүлээж ав. Яагаад гэвэл маргааштай санаа. Ямар гоё хүний хүчийг хэмнэсэн. Хүний одоо хүнээ бүр ядраахаас нь сэргийлсэн тийм. Хүний бүр цөхрөөхөөс нь сэргийлсэн гайхалтай амралтай юм. Бид нар ингэж амьдрахаар л дуудагдсан хүмүүс байгаа даа. Тэгээд би танарт итгэл, дуулугаар зүтгэл зүйлэн байдлыг хэлсэн. Дээрээс нь Бурхны бодит байдал, Бурхны санаачлал, Бурхны хангамжийг ярьлаа. Тэгээд бусад зүйлсүүдийг ч гэсэн амралтыг ярьлаа. Тэгээд та нар энэ дээр үргэлжлүүлээд эзний өмнө сон гэдэгт би бат итгэж байна. Хайртайгаа танд талархаж байна. Талгаад барахгүй. Яагаад гэвэл та бидний ажлуудаа санааж, миний санаачлагаа санааж, тэр бүхэнтэй дагалдаж ирдэг бүх стресс дарамтуудаас талархах. Та бүрэн чөлөөлдөг. Цааш тач чөлөөлөх болно. Яагаад гэвэл таны бидэнд өгсөн буулга амархан, таны бидэнд өгсөн ачаа хөнгөн. Тэгээ эцэст нь бид нар хэрхэн яаж амьдрснараа таны өмнө тайлагна. Гэхдээ бүр таны хүүгийн амралтын дотор амарч чадсан. Энэ бидний таны өмнө очиж тайлагнах тайлан байх болно. Тэгэхээр бид нэр та бидэнд үнэхээр бид нар хүсэж байна. Үнэхээр таны санаачлал, таны амралт, таны хангамжийн дотор амьдрахыг хүсэж байна. Таны бодит байдал дотор бид нар амьдрахыг хүсэж байна. Та бидний сургаач үргэлжлүүлээд та биднийг авч яваач гэж танаас залбирч байна. Бид басын одоо энэ таны үнний үгүүд улам үнзгээрээсээ улам амьд итгэвтэй байдлаараа бидний дотор ажилласаа үгийн хүч чадалтай бидний амьдралыг үргэлжлүүлэн тэр амралтын дотор байлгаж, сургаж, батлагжуулж хүнлэг амьдрахад маань хүчийг өгч, миний хүчгүй байх нь чухал биш яа гэвэл таны хүч чадалтай болж байна. Бидэнд тэр тэнгэрлэг арга замуудыг харуулж зааж холбоод таны үгийн хүчинд итгэж байна. Таны үгийн ажиллагаанд итгэж байна. Бид өөрсдөө өгч байна. Баярлалаа гэж би эзэн Есүс Христосийн нэрээр хэлж байна. Амен.